ойлгож байгаа зүйл бас байгаа юу дээ. Тэгэл байх угаасаа хүн болгоны амьдрал яг тийм л байдаг. Бид нар баг ахтай ээж аваагаа хэлж байгаа үг болгоно бидний эсрэг байгаад байгаа юм шиг санагддаг байсан үе байдаг. Тэгээд өөрөө болоод өөрөө амьдрал дээр гарсны дараа үгүй энэ чи яг л бидний төлөө хэлдэг байсан юм шиг сүулт ойлгодог. Миний хүүхдүүд ч гэсэн одоо заримдаа надад загнуулахтаа гомддог байх. Бас гомрохдаг байх, төндөг байх. Загчлаа гэж. Гэхдээ энэ болгон өөрийнхөө төлөө хүүхдүүдийн төлөө байсан. Миний хүүхдүүд бас өөрсдөө ээж авсан дээр ойлгох байхтай л гэж боддог. Угаасаа яг амьдрал тийм л байдаг шүү дээ. Хичнээн тухайн үед ээж аав маань чи яагаад гадуур яваад байгаа юм бэ? Хичээл намаа хий гэхэд бид нар үгүй ингээ найзуудтайгаа хамт баймаар байгаад байдаг. Би чинь бас л өсвөр наснаасаа ингээл дуу хуурга явсан учраас тэр үед дуугаа хийжсэн илүү сонирхолтой. Ээж аав хэлж байгаа, хичээлээ хийх гэж байгаа хүртэл энэ төгсөөтэй санагддаг байсан боловч яг амьдрал дээр гараад, ажил дээр гараад ирэхээр ээж аав хэлсэн бүх үг миний төлөө байсан байгаа байхгүй. Тэгэхээр залуустаа хандж хэлэхэд ээж аавынхаа үгэнд маш сайн орж байгаараа одоо ойлгохгүй ч болно, магадгүй өөрөө ээж аав болохоор маш сайн ойлгож хэлчихлээ. Хүн болгон өөрийнхөө ааваар овгилж явдаг. Тэгээд аавынхаа нэрийг сэвтээхгүй тулд хүүнэр нь хичээдэг, охтууд нь хичээдэг. Тэгэхээр бүх залуусаагаа та аваараа л овгилдог учраас аавынхаа нэрийг сэвтээхгүй насан туршдаа таныг дагаж явж байгаа ганц зүйл нь аавын овг. Тэгэхээр ээж аавтай хайртай бараа. Ээж аавынхаа нэрийг өөрөө сэвтүүлэх юм гэдэг чинь маш том, хамгийн том зүйл гэж би боддог. Тэгэхээр залуусаагаа мундаг байгаараа, ээж аавтай хайртай бараа. Ээж аав мөх юм биш. Байгаа үед нь маш сайн хайрлаарай.